Бүгдээрээ сайн байцгаана уу? Ээлжид нэгмэшлэгтэй тавтай морил. За ярьж бичлэг хийвэл ер нь гоё идэг үү? Эсвэл ярихгүй бичлэг хийвэл гоё идэг үү? Ямар ч л байсан би өглөө босоод үхрээ саагаад одоо нүүр гараа угаах гэж байна. Тэгээд хөхөөн дууд онгодоод үнэхээр гоё байна. За манайх яг хажуудаа голттой болохоор үнэхээр гоё. Энэ яагаад ингэж харагдаж байгаа вэ гэхээр манай энэ нутгийн хөрс харахгүй юу одоо энэ цэцлэнгийн маань. Тэгээ тийм учраас ингэж цэнгийг устаа хэрнээ жоохон ийм бараанда өнгөтэй харагдаж байгаа шүү. Хэрвээ чулуутай байсан бол янзын гой цэнгийг харагдахаар ийм гоё гол байгаа. Тэгээд ус бол янзын өглөө басангуудаа шүтээ аваагаад шүд хүртээ гарсан. Одоо нүрээ аваачи. Өнөөдөр манайх гэр барих ажилтай. За аав хонинд явцсан ихч хоёр хүүхд харж байгаа учраас эхний ээлжинд агаа бит хоёр юмнуудаа буулгаж байна. Ерөнхийдөө тэгээ даах юмаа буулгачаад за гэрийнхаа уян тоон багныг мэдээж угааж гэр барихад гаргам. Тэгээ дээрээс нь бусад тавилгуудаа ч гэсэн сайхан цэвэрлээд арчаад гаргах чи гэж бодож ин тэгвэл бүр амар. Ер нь бол нэг газар байрлуулж ийж угаа цэвэрлснээс илүү ингээд сайхан задгаа гэр барихаас өмнө угаагаа цэвэрлжүүл аюу амар идэг. За тэгээ ихч бит хоёр уян тооныг бол ээлжлэл хуваагаал угаацсан. Тэгээ дээрээс нь манай нэг хөшиг угаадаг байгаа тэрийг бас нэмж угаанаа. За уян тоон багнаа уул нь будыг жотсон тэгээ арай амтсангүй. Хөшиг цагуу болохоор угаацсан. Тэгээд нэг хөшиг маань болохоор угаагдаг үлдсэн байгааг тэгээд одоо угаачи гэр барих хооронд татчих баг. Дотроос нь гүйлэх юм чин гайгүйгүй. За манай ишний зуншлага имерхүү болж гинөө. Нэрээ би саяхан мал туухтаа нэг өхөр маань туглаа гэсэн гэд ярьжсэн да. Энэ цагаан талтай өхөр ахгүй юу. Тэгээд бид нар яг тэр өдөр нилээн хайгаад агаа бит хоёр аавд ирээд нэг өхөр ингээд туглаа гэсэн байна. Зөндөө хайлаа гэсэн жаа маань. За одоо бид нар бол олон гэж худлаа. Хэрвээ энэ өхөр одоо өөрөө л олвол олон гэсэн ахгүй юу. Тэгээд би сонсчоод за энэ өхөр одоо энэ битүү тайгын ширэнг энэ битүү модон дундаас одоо хаанаас туглаа болох вэ? Дээрээс нь 40-50 км газар тууж ирсэн бол одоо хаана гихцнийг яаж хөвтгөө гэжсэн чинь тэр оройно хоноод маргааш нь тугал руугаа яваад тэгээд оройн ирсэн. Тэгээд айгүй өрхөн туглаа аваад ирдэг юм байна. Энэ өхөр чи ямар ухаантай мал вэ? Тэгээд хүмүүс чинь ингээд муу үг дээр ингээд малаар аюу зүүрлдэг штэ. Мал минь малаас доор амтан гээл те. Би яг тийм хүүгнүүд угаасаа өөрөө дургууд. Мал гэдэг чинь ер нь бол биднараасаа ухаантай гол нь өөрийгөө илэрхийлэмжин л байдаг болохоос тэг үнэхээр бишрлээ. Тэгээд энэ цагаан талтай өхрөө би оны шилдэг ухаалаг өхрөө татрууллаа өөрийнхөө өхрүүдээс. За тэгээд туул нь үнэхээр ядарсан байна. Гэхдээ ямар ч тач хол замыг ээжтэйгээ хамт туулсаар ирлээ. Тэгээд санаа амарлаа. Тугал гээчгээр ягаад ч юм сэтгэл аягүй сонирн байгаадсан. За тэгээ гэрээ бараг бариад дуусчлаа. Одоо доторх тавилгуудаа оруулж тавиал болоодоо. За энэ хитийг юм хийж хооронд би өхрийн өвчүүний мах дуусаагүй тэгэл тэрүүгээрээ хийцэн. Үнэхээр гоё амттай боллоо. Игч бит хоёр оройныхаа өхрийн ажилдаа гарлаа. Тэгээд энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа. Баяртай.